За төсвийн тодтолоор улсын дээд шүүхийн энэ төсвийн төсөл орж ирж байна л да. За энд нэг иймэрхүү юм байна. За энэ асуулт хариултын юмыг хараад байхад бол жил болгонд инфляц явж байгаа шүү дээ. Тэгээ тэрнтэй уялдуулаад шүүгчнэрийн цалин нэмэгдэж явах ёстой л да. Шүүгчнэрийн цалин байтугай энэ улс орны ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийн цалин тэтгэвэр тэтгэм цалин нэмэгдэж явах ёстой. Тэр дотроо онцгойлон шүүгчнэр чи эрхээ асуусан хүмүүс байхгүй юу? Энд тэнд одоо архитаар суугаад орой үдш янз бүрийн нэмэлт ажил хийгээд байх тэр эрх мэрх нь бүгдийг гасцсан. Ийм зүйл шүү дээ. Энэ ямыг бол одоо олигтойхон зөв тайлбарч өгөх хэрэгтэй. Улсын дээд шүүх бол тийм алга байна. За одоо олонх нэг нам одоо их бариад ингээ явж ясны үр дүнд энэ улсын дээд шүүхтэр шүүхийн ерөнхий зөвлгээд байсаар байтал энэ актим гэ янз бүрийн юмнуудыг наачаад байгаа байхгүй юу? Энэ болохгүй л дээ. Одоо энэний үр дүн одоо гарч ирж байна. Энд чи аж ахуй ажлын тэр социализмын үед улсын дээд шүүхтэр авчирж ирээд хийгээд байдаг байсан юмыг салгая. Гээд ингэж хийсэн ажлыг нэг 2-3 жилийн өмнө байлоо. Улсын дээд шүүхийнхэн одоо эрх баригчтай 8 альцж жагаад тэгээ өөр дээрээ татаад авцсан. Тэгээ тэр нь яг бос чадны шүүгчнэрийнхаа тэр томилгоо, сургаалт энэ юмыг ямар нэгэн байдлаар хараатаар шийддэг. Ийм болчиход байгаа шүү дээ. Тэгээ наадах чинь гадна дотны судалгаа энэ ямаараа одоо яаж гарч байгаа юм бэ? Үр дүн нь ямар байна вэ? Одоо улсын дээд шүүхийн шүүгчнээс асууж болдгоо. Тэгээ улсын дээд шүүхийг төлөөлөд ирж байгаа хүмүүс асууя. Шүүгч одоо засаглал байх ёстой. Тэр хараа тусаа үндсэн хуулийн заасны дагуу засаглаж чадж байгаа юу? Бид нэр сонсгол хийгээд тэр хөгжлийн банк өчнөөл юм байгаа шүү дээ. Нүүрсний хэрэг. Энэ юм дээр бол олигтой одоо тэгээд яг тэр иргэдийн хүсэл үдээсэн шиг иргэдэд өгдөг шиг ял шийтгэл бол өгдөггүй шүү дээ. Тэгээ одоо бүх шүүгчнэр адилхан тэр бүхнийхээ хараа тус ажиллах боломж болцоо энэ юмнуудыг хангаж ажиллах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлөө шаардаж ажиллах ёстой. Шүүхийн сахилгын хороогоо шаардаж ажиллах ёстой бүх шүүгчнэр. Энэ юм хийж гэнэ үү хийхгүй байна уу? Тэгээ одоо нөгөө юу вэ? Нэг амтан дотроос бас нэг амтан бүр илүү өрхтэй гэдэг шиг энэ олон шүүгчнэр дотроос улсын дээд шүүхийн шүүгч бүр илүү өрхтэй болчиход байгаа юм уу? Ямар байгаа? Энэ одоо За заяадлаар дарах. Баярлалаа. Гамбат гишүүний асуултанд шүүхийн академийн захирал Эрдэнэчимийг хариулна. За миний хувьд сая Бүрөвдөрч гишүүний үндсэн асуудал дээр тодруулга өгөхийг хүсэж байна. 2024 онд нэмэгдсэн цалин л одоо таны одоо 46%-аар цалингийн санг эргэжил нэмэх гээд байна гэдэг нь өнгөрсөн хон нэмэгдсэн байгаа дүнгээрээ тусгаж орж ирсэн байгаа. Өнгөрсөн жил болохоор яаж одоо энэ цалингийн нэмэлтээ олгож ирсэн гэхээр нийт системийн хэмжээнд нэлээд их хэмнэлт, орон тооны хэмнэлт одоо шүүгчийн оронтой бүрдэхгүй ч юм уу сонгон шалгаруулалтууд явж байдаг. Энэ байдлаас болоод орны эцэс рүү шийдвэр гарсан. Энэ хэмнэлтээрээ бид нар цалингийнхаа нэмэгдлийг энэ жилдээ өгөө явж байгаа. Энэ 24 оноос 25 онд дамжин нэмэгдсэн энэ 46% орчим хувийн нэмэгдлийг л манай шүүх байгууллагууд нийтээрээ төсөвдөрөө тусч орж ирж байгаа юм. Өмнөх онуудад нөгөө урьдчилан мэдээж авах боломжгүй учраас одоо өнгөрсөн жилийн нэмэгдэл өнгөрсөн жилийн төсөвдөр байхгүйсэн гэсэн үг. Хэмнэлтээрээ зохицуулсан байгаамаа. Тэгэхээр одоо энд одоо нодлон нэмэгдсэн нэмэгдлийг байхгүй болгоул нэг удаагийн энэ нэмэгдсэн энэ үйл ажиллагаа маань буцаад одоо хасагдах юм руу орох болох юм аа. Баярлалаа.